Уул уурхайн тоног төхөөрөмж, үйлдвэрлэгч, нийлүүлэгч ба үйлчилгээ үзүүлэгчдийн хүслэн яамагт хэрэгжилсэн ирсэн эрхэм үндэд ноёдод та бүхэнд мөн дахин энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Ингээд энэхүү хүслэн яамгийн үйл ажиллагааг аль бие орны нөхөмийн та бүгдийн өмнө Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч ноён дам таныг энэхүү микрофоны өмнө хүндэтгэн өрн залья. Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас уул уурхайн тоног төхөөрөмж, үйлдвэрлэгч, нийлүүлэгч, үйлчлэгээ үзүүлэгчдийн Майнтех 2011 үзэсгэлэн төрөв төчлөлтөд амжилттай зохион байгуулагдж байна. Энэ арга хэмжээнд дан ганц үзэсгэлэнгийн шин чанартай биш, за мөн үзэсгэлэнд уул уурхайн хайгуул олборлолт ашиглалтын нарийн техник технологиуд яаж өөрчлөгдөж байгааг бас үзэж харах боломжтой. За мөн одоо энэ үзэсгэлэн арга хэмжээний үеэр энд одоо оролцож байгаа компани байгууллагууд хоорондоо боулингийн нэрмжид одоо тэмцээн явуулна. Энд оролцож байгаа байгууллагуудын удирдлагууд энд оролцох боломжтой. Тэгээд өнөөдөр энэ үзэсгэлэн яамд оролцоход хүрэлцэн аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөгчдөр, удирдлагууд та бүхэнд улам одоо энэ манай үзэсгэлэндээс олзоортой буцахыг хүсье. Хэрайкын компани үйл ажиллагаа явуулж гиснээс хойш нийт харилцагч нэгж байгууллага бүрт бүрж ажиллах зорилготой чиглэн ажиллаж ирсэн. Өнөөдрийн байдлаар бид компани болгондоо хүрсэн үр дүнгээ үзүүлсэн маш их уян хатан нөхцөлтөө ийм байдлаар компани болгондоо үйлчилж ажиллаж байгаа. Тэгээд Монгол улсынхаа хөтөлбөр нь болсон эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр нь болсон уул уурхайн олборлагч та бүхнийгээ бэлтгэн нийлүүлж байгаадаа бид бас баяртай байгаа. Баярлалаа. Энэ үйлчлэл ирсэн эцэг баттай ноёдоо та бүхний өглөөний мэндийг хүргье. Манай ноён компани анхны Майнтех гэсэн хөнгөрөмж жил ирэх тусам оролцож байгаа байгууллагууд болон одоо энд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын цар хүрээ тоног төхөөрөмж бол дэлхийн түвшинд бол дэлхийн стандартад хүрч Монгол улсын бүтээн байгуулалт ялангуяа уул уурхай энэ одоо ихээхэн дэвшилтэт технологиуд нэвтэрч байгаад бол бид бүхэн бас их баяртай байгаа. Ингээд энд оролцож байгаа бүх аж ахуйн нэгжүүд мөн энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа Майнтех 2011-ийг зохион байгуулж байгаа уул уурхай үндэсний ассоциацийн хамт олон та бүхэнд талархж байгааг илэрхийлж байна. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд энэ үзэсгэлэн яармын зохион байгуулсан Мишель Экспо болон ассоциацийн хамт олондоо бас талархснаа илэрхийлье. Ингээд Монгол даатгал уул уурхайн салбарын одоо нийт та бүхний үргэлж хажууд байж эрсдлийтэй боломж олоход үргэлж хамтран ажиллах болно. Ингээд энэ арга хэмжээнд оролцож байгаа нийт одоо та бүхэн маань өөрийн одоо уул уурхайн бизнесийн амжилтанд хүрэхэд нэг алхмаа одоо хийж харилцагч түнсээ олж одоо үр дүнтэй өнгөрөө нэгтгэж итгэлтэй байна. Ингээд анхаарал тавьсан баярлалаа. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч ноён Дамб, ерөнхий ивэнтлэгч байгууллагаар оролцож байгаа Hero Equipment компани гүйцэтгэх захирал ноён Батуйг, Norbu Equipment компани ерөнхий захирал ноён Доктор Далай, Монгол даатгал компани гүйцэтгэх захирал ноён Бацуул та бүгдийг энэхүү туулсан дээр урьж байна. Үйлчлэгээ үзэгчдийн үзэсгэлэн яармаг амбицаар гэж хэлдэг ажлаа. Энэ өндөр баяр гэж надан гүшээ. Саундын бизнес дифференцийн өсөн өрөөж
Ер нь маш их олон шинэ техник технологи орж ирдэг болсон юм байна. Тэр дундаа урд өмнө одоо бидэрт нэг улиг болсон Орос Хят хоёрын техник багж хэрэгсэл их байдаг байсан бол одоо ерөөсө дэлхийн аль ч орны тоног төхөөрөмж багж хэрэгсэл бүрэн нэвтэрсэн байна. Энэ дэр нь Хятадын буюу Оросын техник цөөхөн байна шүү дээ. Тэгэхээр энэ л өөр болсон юм байна. Тэгээ одоо ирж үзэх хэрэгтэй юм байна хүмүүс тийм ээ. Өшөө дээр нь одоо их орчин үеийн тийм нөгөө байгаль орчинд ээлтэй технологиуд их орж ирж байгаа юм байна тийм ээ. Жишээлбэл нүүрсийг одоо машин дээр тээж тоос шороо усгаж газар одоо нөгөө хөрсгүүлжүүлэхгүй газрын хөрс өвдөхгүй усаар шууд турба тавиад тэгээд усаар хөөгөө шахацдаг тийм тээвэрлэлтийн систем хүртэл гарч ирсэн. Энд тэр Хятадын компани оруулаад ирсэн ба шүү дээ. Тэгэхээр ер нь ийм олон юм байна да энийг одоо үзэх юм бол уулуурхаад үнэхээр л одоо үйлчлэгээ үзүүлдэг байгууллагууд бол энд бүрэн бараг хамарч чадсан байна. Тэгээд уурхаан одоо ажлын хувцас хийдгээс эхсүүлэл тэгэл одоо тоног төхөөрөмж, машин техник, хамгаалтын хэрэгсэл одоо хоол унднаас хүртэл одоо баг байна шүү дээ. Тэгэхээр энэ бол их өргөн хүрээтэй болж байгаа юм байна. Баярлалаа. Аюу төлхөө ажилладаг шин. Тухайлбал одоо emergency-с байгаа, оюутлага байгаа. Ерөөсөө урагшаа уурхануудаар явах дандаа энэ бомбаг гэх. Их болохоор Evertime гэдэг солонгосын компани нөгөө ноутбук дүүсэдтэй бол хамтарч орж байгаа өөрөө. Evertime. 12 сард ирж уулзсан шүү дээ. Тийм. Тэр залуучууд. Тэр залуучууд мэйл явууллаа гэдэг чинь за хамтарч орцгоё гэж бодсон. Юмаа тараач. Зөв сонирч юм бас. Байна уу? Яг энэ ороод кэп зориулттай. Манай их уурханаа дандаа ийм орт болсон. Би бүж одоо уурхаа ийм орд болсон даа. Тэр одоо
Энэ ямар үгтэй байх хоёр дахь. 300. 300. Юу хаач. Мангуй зам прокурор альбит. Үйл ажиллагаа танилцуулгуу тий. Уулуурхан англи хэллэлтийн компани байна. Уулуурхан бүхэл салбарт одоо аюулгүй ажиллагааны хөгжил болон хүн даасан тоног төлөөрийн машин гэдэг бил татвар ханганы хэллэлтийг тоног хөрөмжсөн. Энэ таач хаалхын хөрөнгө оруулалт байлаа. манайх Монгол шүү дээ. 900 Монгол тий. Тоног хаанаас гол дооронд дэвсдэг. Ажил дарж байгаа ярьж Хорт болсон тусаардаг. тэр улсууд юу ярих нь вэ? Энэ болохоор маань болохоор энэ нуурын усны доотлын энэ болохоор төслийн үр ба. Аа. Төслийн үр энэ юуны дээж дүрм байна. Тийм ээ. Уурханууд одоо шинээр байгуулагдаж байна. Энэ нөгөө Монгол нөгөө 15 жилийн өмнө орж ирсэн гэдэг дүрм маань энэ ч зурнууд нь байна. Энэ усны хайгуул дүрм. Энэ Жайкагийн шугамар орж ирсэн дүрмүүдээс. Энэ компани дүрм орж ирсэн. Орцогчтой. Жил болгоны MyTech Discover Mongolia-д бол тогтмол орцож ирсэн. Тий, маш идэвхтэй. Гэтэ би олон жил хамтаа орсон мөртлөө бас нэг сайн танилцж амжаагүй л байж байгаа. Тий. Гэтэ энэ бол айгүй идэвхтэй орж байгаа учраас тэр хэмжээгээр олон үйлчлэгчд болсон. Юу их үү тэгээд одоо Хаялын сангийн Одоо шархуулаараа биш яг. уулуурхан баяжуулах үйлдвэрүүд бүгдэнд нь хаялын сан байгуулна да. Тэгээд тэрнийхээ зураг цэцлэг хийчихэд одоо ингээд барилга хүсрэлтэй ажилланаас хийж байгаа. Хаялын сангийнхаа доторлогооны материалыг энэ өндөр нэгтрэлтэй полиэтилен материалыг оруулж ирээд энийг дээсч өгдөг байхгүй. Энэ өөрөө байгаль орчинд өөрөө хор нөлөөгөө цэвэрүүс хадгалсан ч одоо ямар ч хоргүй гэж баталгаажсан ийм бүтээгдэхүүн байдаг. Тэгээ энэ бүтээгдэхүүнээ бид нар хаялын сан дээр суйрлуулж угсралтай ажил нь одооноос эхэлчихсэн байгаа л да. Одоо сүүлийн 3 жил бид нар энэ угсралтай ажлыг хийж байгаа байхгүй. Тийм бороод бас хийж байгаа юм гэдэг. Одоо цяаны хөхрийн хүчил ерөөсө бүгдээр ингээд л одоо байгаль орчинд хор нөлөөгөөр сангийнхан доторлогоо тэгээд нуруу дуусгахын чинь доторлогооны материал хүртэл энийг ашиглаж байгаа байхгүй юу манай компани. Тэгээд бид нар ерөөсө тийм MPA гэдэг. Тийм MPA юм болохоор энэ угсралтын хийдгийг мэдхгүй. Энийг оруулж ирдэг байна. Хөл оруулж ирдэг юм. Манай хуулиар барилгын зургийг хийн, угсралтын хийн, нийлүүлэлтийг хийж байгаа. Одоо цогцоороо шийдэгдэж байгаа тийм. Юм тэгээд ихтэй одоо ингээд та бол энэ миний ажилласаар бол энэ сүүлийн 3-4 жил дараа жил тасралтгүй идэвхтэй оролцлоо шүү дээ. Тэр хэмжээгээр үйл ажиллагаа чинь өргөжж байна. Аягүй өргөжж байгаа. Тийм. Тэр бол аягүй их нөлөөлж байгаа. Бид нар ер нь ингээд үйлчлэн болгоны дараа компаниудаас аягүй санал авч байгаа. Дээр нь тэгээ бас ингээд энийхээ материалыг танилцуулаад монголчууд аягүй мэддэг болоод байгаа. Хамгийн гол давуу тал нь тэр байна. Яагаад тэгэхээр одоо хүмүүс чинь энэ материалыг бас сайн мэдгүй байсан байхгүй юу? Одоо энэ одоо байгаль орчин мэдгүйгээс бол аягүй хордуулж ийн л та хүмүүс. Тэгэхээр чи одоо энийг ингээд сурталчилсан үр дүнд одоо хүн болгоно энийг дэвсчээ. Одоо ер нь жижигхэн уурхай байсан ч энийг дэвсчээ те. Энэ бол баталгаатай. Тэгээд байгаль орчинд хүн гэсэн бүгд л яриад энэ бол маш баталгаатай бүтээгдэхүүн гэж байгаа. Манай ассоциацийн сүүлийн дарга шархуу манай ерөнхийлөгч нам шүү дээ. Тань шүү дээ те. Би ерөнхийдөө мэдсэн. за анаа ажлын өвчнээ тий. Ажлын өвчнээ тий. Сайн байна. За. Speaking Mongolian? Not enough for you. Okay. Энэ тэгээд хаанхан одоо Америкаас хаа Америк. тийм яг Америкаас оруулж байгаа. Дараа бафины голтнууд байна. Америк суухад яг энэ Одоо энэ компани нэг сард манай гişүү болсон.
Энэ аюу тийм өөрмөс нэртэй Blue Bandana гэдэг. Тий. 200 300 гэдэг янз янз. Жилгээдийн дотор хад дотортой улаан дотортой байдаг байхгүй. Энэ нь арай нэмгэх нь хад дотортой болохоор удаан тийм байдаг. Яаж ингэж болчих те. Акорд тэгээ өнөөс өөр олон янз байгаа л да бид бодоход эдгээрийг ашигласан. Манай дэлгүүр нь өтөвшүүд ингээд замын орд байдаг. Тэгээд оруулж ирдэг. Энд аюу үзтээ. Америкаас. Америкаас. Энэ кафены гутлууд оруулж ирдэг те яг ажлын нэг хорооны хамгаалалтаа энэ тэгээд байгаа. Мундаг олон давхар юм биш те. Тийм юм байна. Not only warm, but they're also industrialized. So special grip, oil resistant, acid resistant. They have a reinforced toe. Excellent. Маш олон юм байна бастай. Тийм. Таны шатны тусламжийг Тэгээ таныг одоо бас ордоод эхлэх байна. яг Жап эртээ тэнийг ордоо нэг. Тий, одоо таньж байгаа шүү дээ. Манай ассоциацийн зөвлөлийн дарга Шархуу дарга манай ерөнхийлөгч Дамб тийм ээ. Mr. Sharko is an head of an association council board. Emergency үед Old President Mr. Damb. 2 цаг гар бастай тасалтай үед. Энэ дахид сэнэглэх үү? Сэнэглдэг үү? Ингээл дууст юм уу? Тэгээд ийм хямдхан байгаа юм байна те. Энэ уухач эрүүл мэндийн хамгаалах хамгийн чухал эдийн шүү дээ. Тийм учраас энийг их өргөн судалцвал ороод ингэчвэл манайд л энэ хэрэгсэл уурхаан хэрэгсэл тийм ээ. Энэ хамгаалах хэрэгсэл энэ их хөгжөг байхгүй юу? Тэгээ одоо танаа харж ирэх ингээ хөгжүүлээд игвэл маш сайн байна. Тэр гутлууд мундаг ба шүү дээ. Ойлгомжтой тий. Зүсээд харуулж штэ нэг гутлыг гоцсон байна. Одоо энийг хийчихээд энэ нэрийг болчихсон. Гişүү тэгээд бас их олон жил хэрэгтэй болчихж байгаа. Энэ нөгөө очроо байсан шүү дээ тий. Очроо Австрал. Стединг. Стединг, нэ? You know what you Аха. Тий. Хэцүү шаардлага байгаа юм. Манай ассоциацийн ерөнхийлөгч юм уу? Манай ассоциацийн зөвлөлийн дарга Шархуу баяр маань. Варман гэдэг. Тий, нэгнэр асуусыг оруулж ирдэг. Эрдэнэ тавьсан тий? Тий. Варман тавьсан. Тэр октосоо бондож тавьсан шүү. Нээлс дотор. Дотор нэг эрзэн Хаан тавьсан? Боронд. Боронд эрдэнэ. Тий, дотор нэрсэн. Эрдэнэ дээр. Энэ чинь ингээд дотор нь баг нэг шайргууд байдаг шүү дээ. Лаг олон шайргууд байна. Тэгээд юугаа жоншоогоод ингээд эргүүлээд бодоо бутлана тий. Өмнө болохоор төмрөн тавьдаг байсан аа. Орсон. Томгас хамгаалах тавьдаг. Тэр хатонгас хамгаалах. Энэ яг эрзэн нөө баг илэгдэн гэж байгаа юм л да. Өмнө борон дээр төмөр байсан байхгүй дандаа Оросоос ирдэг байсан. Литио. Энэ. Эрдэнэтэй нэг яриаг уу юу? Поставили? Да. Поставили. Поставляли на испытания. Были испытания. Да, испытания. Как результат? Ну, продолжаем. Успеху. Жилээр энэ нэг 19-25 гээд сая өнгөрсөн 19-араас эхлээд нэг юм байгуулагдана гэдэг. Энэ бодвол миний бодсноор бол эрдэс баялаг эрчим хүчний яам эдний юутаагаар орцоотойгоор дэмжлэгтэйгээр байгуулсан юм шиг. Тий, сая 81 жил байгуулсан эхлээд нүүлээ. За энэ манай уулуурхай үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Дамб, уулуурхай ассоциацийн зөвлөлийн дарга Шархуу дарга хоёр маань ирсэн байж. 1950 гээд тэр шиг л тэр шиг одоо уулуурхай чиглэлээр таныг бодоо мэдээлэлээр хангаж тийм лавлах байгаа. Бараг би дараа бараг яаж хийсэн давхар. Орой цагаар хагас цагаар ажиллаа. Чигшүүн болчихсон. Надаас мэдээлэл авал. Та хот энэ дэр вайлс байгаа. Ба. Вайлс. Гадаад их юм төгсөж. Англи ястаа чиг нэр утсан юм байна.
шаврын дөрөмтөг ошуу их ховор байдаг шүү дээ. Корон хийхээр бүглэрөөд байдаг. Тий. Нөгөө иргэдэг юу болохоор санаад байна. За. Нээлттэй хийж сайд боллоо. Одоо тэгээ энэ хоёр дарга хараа. Арамчин бас тэгэл бас чухал дээ. Нэг нүдэрээс харахгүй. Оо сайн байна уу? Нэг нүдэрээ харахгүй байна болчихсон л да. Юуны компани нөгөө нэг we make geomembranes for mining. дэвсгэр хийдэг байна. Chinese company? No, we are American company. American? American company. Some of the projects we have done, Tailings pond in United States, and solution pond, some of the other leach pad also. These are some of the projects we've done in Asia. Yeah. So. No problem. Can I speak Mongolian? Sorry. Speak in Mongolian? Кем захад дэрэггүй юм. Байдаг. Я думаю, кофе их саст. Хамгийн сайн. Би өнсөйгөө таны ихтэй очиод ярьж байгаа юу нэ тий одоо гэрэмрэн явцлах шиг байна да. Одоо байгаль нь Одоо бүсдийн сэтгэл одоо ямар
Зүгээрээ ер нь бол гайгүй яг жилээ хоёул болж байна. За анх удаа орсон тийм Mind Tech. Тэгээ Mind Tech дээр бол анх удаа орсон. Манай чи тэр Discover-аар тэг хэр үйлчлүүлж ирсэн энэ Discover-аар 2 3 хүн бол олсон. Надад ирж уулзсан юм. Манай энэ юу